хүн ингээд хувц судалтаа авдаг штэ. Туулагч ингээд хувц судалтаа авах үедээ толь руу ингээд бүтнээрээ ингээд өөрийгөө харах үедээ эхлээд хамгийн түрүүн талент юугаа хардаг вэ? Яа ямар сонир асуулт. Би яг асуумаар санагдаад яг туулагч яг юугаа хардаг бол гэж бодлоо. Хувц аваад тий. Бүтнээр нь ингээд талент хараа бид нар зогсдог штэ. Дэлгүүрт. Тэгтээ эхлээд яг талент юугаа хардаг вэ? Та зөрүүлж өөрийнхөө. Ямар сонин өстой асууж байгаагүй өстой санаа асуулт. Санаанд орж ийн үү тань? Орж за одоо бодож байгаа. За би ингээ хувц өмслөө ингэж харлаа. Тэгэнгүүтээ эхлээд нүрээ хардсан шүү гэнэ. Сайн бацгаана уу? Хөхтөнгөр радио Бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаар бол онцгойд шинэ жилийн баяр зориулсан дугаар байгаа. Өнөөдрийн зочин бол Хөхтөнгөр радио станцын хөтлөгч, редактор, инхтуул буюу туулагч минь орогдсон ирсэн байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндээ. Сайн уу тандаа? Сайн уу? Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Баярын мэнд хүргэе. 2025 он одоо төгсгөл хэсэг рүү орсон. 2026 он ирэхэд бэлэн болцсон. Ингээд ийм нэг сайхан баяртай мөчт бид нар одоо баярын тусгай дугаар болгоод нэгээ урьж байгаа. Өнөөдөр Тамирынхаа зочноор урагдж ирээд үгүй тэгээд хүн урьжсэн болохоос ш өөрөө ингээд зочноор суух асал санал юм байна. За хоёлаа ярилцлага руугаа оръё. Туулагч яг ямар мэрэгчлээ хүн бэ? Яг энэ радио телевизийн чиглэлийн мэрэгчлээ хүн үү? Шалан хөөр мэрэгчлээ хүн үү? Яаж яваад яг энэ салбар руу ажиллах болсон бэ? За би одоогоос хэдэн жил гэх юм. Айгу хөвчөн болсон юм шиг. За би ер нь анх орчуулагч багшийн мэрэгчлэр төгссөн хүн байхгүй юу? Тэгээд анх ингээд ягаад ч юм уг нь урлаг тал руугаа байх их сонирхолтой хүүхэд байсан боловч манай аав ээж хоёр намайг чи ерөөсө хилэндээ айгу сайн хүүхдээ гэлээ. Тэгээд тэгэхээр нэрээ би тийм ч болов гэсэн чинь тэгэл багаас нь маань хэлний тусгай сургуулаар явуулаад курс дамжаагаар явуулаад ингэж явуулснаа шууд орчуулагч болох тийм замнал руу оруулаад тэгээд би Франц хэлний багш орчуулагчийн анги руу яваад орчвоо орхив. Тийм үү? Тийм тэгээд ороод тэгээд Франц хэл эхлээд уг нь англи хэлээрээ яв гэж хэлээ. Тэгэхээр нүггүй би энэ Франц хэл сурна гэл нөгөө хүүхдийн дэвэргэн бодлороо тэгэл яваарцсан. Тэгээд Франц хэлний багш орчуулагчаар төгсөөд төгссөнийхаа дараа орчуулагчаараа нэг хэдэн жил ажиллалаа. За тэгээд нэг болж өгдөгөө ерөөсөө нэг л болж өгөхгүй болохоор нь ягаад ч юм ер нь хүнийг өөрийнх нь тийм нэг ийм сонирхол татаад идэх юм билээ л. Тэгээд тэр салбарт ерөөсөө байж болохгүй санагдаал нэг л биш санагдаал ингэж явжгаад тэгээд энэ ажил руу яваад орсон байхгүй юу. Тэгээ орсон нь бас их сонир л доо. Тэрийг жоохон байж байгаа ярих уу одоо ярих уу гэх. Одоо яри. Тэгээд ингээд юу яасан. Сургуулаа төгсөөд ингээд орчуулагчаар ажиллаж явжгаад тэгэнгүүтээ нэг зар тэр тухайн үед FM-үүд нэг цөөхөн байсан юм. Намайг залуу байхад тэгээд FM сонсч байсан чинь нэг зар явж яахгүй юу. Тэгээд ингээд радиогийн хөтлөгч шалгаруулж авнаа гэд. Тэгэхээр нь яваад очичлоо. Тэгээд одоо өөрийгөө яаж тэнцэнэ гэж бодсон чаавас. Тэгээ очиад тэгсэн чинь зар гадаад хэлтэй хөтлөгч хэрэгтэй гэд. Тэгсэн чинь би тэнцээд надаар нэг баахан юм уншуулсан юм. Нилээн зузаан ийм ном англи хэл дээр Чингис хааны тухай түүх байсан. Тэгээ одоо яана гэж бодож байгаа. Тэгэл шууд нөгөөх нь уншаал явсан. Тэгээд энэхий хэсгийг нь орчуулад өгдөө гэхээр нэг хайлтмалд өөрийнхөө орчууллаа. Тэгэнгүүт за дуудлагч айгуу гоё байна. Тэг ингээ хэсэг хугацааны дараа чамайг тэнцээгөө гэж хэлье гэдгсэн. Тэгээ байжсэн чи харин тэнцлээгээд. Тэгээ бүр өстө баярлаа. Тэгээд би одоо радиогийн хөтлөгч болох юм да. Энэ цаг мөчөөс гэхэд тий. Тэгээ тухайн үедээ FM-ийн хөтлөгч гэдэг айгуу гоё үн цэнтэй. Тэгээ миний үед бол FM радиогийн нөгөө дуудлагт ацтан болох гэж ордог тийм л айгуу гоё үе байсан. Тэгээ энэ сошиал мөрчл байгаагүй тэр үед. Тэгэл FM сонсдог эсвэл бол MTV үздэг. Ийм л цаг үе байсан байхгүй юу? Тэгээд FM-ийн хөтлөгч боллоо. Өөрийгөө болчлоо л гэж бодсон тухайн үед. Тэгээд тэрнээс хаашаага харин давраад тэгээ UBS телевизэд нөгөө хөгжмийн хөтөлбөрийн хөтлөх завшаан тохиолдоод тэгээ бас тэнд та хөгжмийн хөтөлбөрөөс хөтлөж байсан юм шүү дээ. Тэгээ ингээд ер нь бол телевиз рүү
цаашаа давраад орчиж байгаа байхгүй юу. За тэгээ эфирээр гарч үзлээ. Яасан ч гоё ингэж бодогдоол. Тэгэл цаашаага ер нь ингээд яваад. Тэгээд энд ирсэн дээ. Миний бол Монголын үндэсний радио телевиз бол хамгийн өндөр осготой байсан. Маш их хүндэлдэг. Энэ том байгууллагт одоо би орчлоо шүү дээ. Одоо яана чадах болов би ч одоо мэрэгжлийн сэтгүүлч нарын дунд орчлоо шүү дээ. Тэгээ тэр сэтгүүлч дундаа бүр илүү одоо нөгөө үеийн мундгууд Ахмад үеийнхэн маань ажиллаж байгаа. Одоо яана гэлж өвдөг салгалаад орсон доо. Тэгэл өдөө хүртлээ явсаа одоо 10 хэдэн жил болцсон байна. Нэг мэдсэн чинь тэгээд яах вэ? Өөрийгөө одоо хүртэл голж авд юм уу? Яг үннийг хэлэхэд би сайн хөтлөгч бишээ. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд бол яах вэ? Нэг өөрийнхөө хэмжээнд амжилтаа гаргаал явж байна. Тэгээ энэ одоо нэг худлаа ягч тэгжид ингэж бодож магадгүй. Тэгтэл би өөрийгөө нэг тийм лаг мундаг хүн гэж боддгоо шүү дээ. Одоо хүртэл. Туулагч хүүхэд байхдаа ер нь яг ямар хүсэл мөрөөдөлтэй байсан бэ? Хөтлөгч болно гэж боддог гэсэн үү? Хүүхдүүд чинь бага байхдаа ингээд ирээдүйн мэрэгчлэлээ ч юм уу сонирхлынхаа дагуу ингээд тоглоод идэг штеп. Хүүхэд байхдаа яг яаж тоглодог, ямар зүйл хүсэж мөрөөддөг хүүхэд байсан бэ? За би хүүхэд байхдаа ер нь би Улаанбаатар хотод төрсөн. Тэгээд хүүхэд нас маань гэвэл би 3 нас хүртлээ яг одоо хотын төвд байсан байлээ л дээ. Тэгчээд Монгол энерги строй гэж байгуулагдаж хахад маань бас тийшээ ажилд өргөдөд очисон байлээ. За тэгэнгүүт тэндээс чинь байр өгөөд тэгээд хороололд ирсэн байдаг юм ба. Тэгээ би тэргээ сандгүй. Тэгэл тэрнээс хойш миний ингээ ухаан орсон цагаас эхлээд би яг ингээ дандаа орс хүмүүсийн дунд өссөн. Тэгээд тухайн үедээ орсоор ярьдаг. Хөөхөн охин байжээ. Тэгээд нөгөө ганц монгол айл нь манайх байсан. Тэгээд би орс дуу их сурдаг. Орс хүүхдүүдтэй орсоор ярьж өссөн байдаг. Тэгээд ингээд тухайн үедээ бол би орс хэлний орчуулагч, би мэрэгжилтэй хүн, орсоор ярьдаг, орс руу явдаг л нэг тийм хүн болох гэдэг чиг байгаа. Тэгж боддог байсан. Тэгээд 10 жилдээ орчоод би харин онгоцны хөгжлөгч болно гэж дандаа мөрөддөг. Гоё мэрэгчлээ. Ерөөсөө би дандаа тэрийг л мөрөддөг гэсэн. Тэгээд би яг аав ээж хоёртой хэлсэн. Тэр хоёр намайг төдийлөн нэг сайн дэмжээгүй гэхдээ тэгэл гисэн. Тэгээ би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр хэдий гадаалд хэл сонгоод оюутан болсон байсан ч гэсэндээ нэг удаа зарлал яваад тэнд шалгаруулна гэд. Тэгээд би өөрөө ганцаараа нисэх рүү яваад очоод онгоцны хөгжлөгчөөр шалгуулаад цаадах чинь амар юм хэлсэн шүү дээ. Мис шалгаж байгаа юм шиг л болсон шүү дээ. Дундуур нь зүгээр ингэж мэнгэж явуулаа. Тэгээд 2-3 хил устаа байх хэвээр мустаа гэл. Тэгэл нөгөө чаддаг мэддэг хэлээрээ яриад. Тэг юм тэнцээг. Та яг манайх бол одоо хөтлөгч редактораар орох гол тэнцээг. Тэгээд л юм шиг байгаа юм. Тэгээд миний нөгөө нэг 10 жилдээ мөрөөдчихсэн мэрэгжил маань тэгээд үгүй болоод тэгээ би орч чадахгүй гэд гэртээ гуйнаглаад сүйд юм байд болоод тэгээ байжсэн чинь ээж маань намайг хамаг юм ярьлоо нөгөөдөг чинь ээж маань намайг ахт чи хэлээ гэж агаад нэг юм энэ чинь арын алгаар л ордог эдээсэн юм биш тийм биш тэгээ би хэлсэн чинь тэгээд ингээд нэг юм оруулахар болсон юм. Тэгээд гэмэн тэгээ тухайн үедээ бас надад нэг юм тохиолдоод тэгээд би орч чадаагүй байдаг юм аа. Тэгээд угаасаа л энэ мэрэгчлэр явах хэрэгтэй байсан юм байна. Энэ микрофоны ард суух хэрэгтэй байсан юм байна гэдэг тэгээд би онгоцны хөгжлөгч болж чадаагүй. Чадаагүй. Тэгээд одоо ингээд энэ мэрэгчлэрээ ажиллаад явж байгаа юм да. Туулагчид анхны эфирт гарах ямар байсан тэгээд тухайхаа одоо сэтгэлээс олцооч. Анхны эфир гэхээр би яг энэс өмнө бол би өөр анхны эфир ярих гээд байна. Хэрвээ энд анхны эфир гэх юм бол би айгүй гоё андыгаа ярина. Тухайн үед төмрөө гэж хөтлөгч байсан юм. Төмрөө андыгаа бол хэрвээ намайг үзэж байгаа бол одоо хүртэл анд нь бол дурсаж явдаг шүү, санаж явдаг шүү. Миний бараг л анхны багш гэж хэлж болно. Анд ахгүй юу бид хоёр чинь найзууд. Тэгээд хөвшөө ингэж хөтөлтийн, тэгж явдээ шүү, ингэдээ шүү гэд. Тэгээд яг хослоо хөтөлтөөр зэрэгцэж суугаад ярьж исэн хоёр хөтлөгч. Тэгээд би маш их сандралтай байсан анхны үедээ. Юу ч хэлэх гээд байгаагач битгүй. Ер нь ярьсныхаа дараа би яг юу ярьснаа сандгүй шүү дээ. Юу яриад юу болоод өнгөрчвөө гэд. Тэгээд зэрэгцээд партнер хөтлөгч маань чи сая мундаг байсан.
чи маш сайн байсан. Дандаа надад айгүй их урам өгдөг байсан. Тэгээ одоо би боддتي ер нь анх ингээд сурж агаад орж ирж юу анх ингээд хөтлөгч хийж байгаа эфирийн ард сууж байгаа хүнийг чи юм уу байна? Чи болсонгүй штэ гэж ерөөсөө болохгүй. Ягаад гэхээр би өөрийгөө санддаг байхгүй. Би ингээд юу яриад юу дуусчихва, юу хэлээд дуусчихва гэж сандрал яг л тийм болдог юм чинь. Энэ хүнд ч гэсэндээ яг л тийм болж байгаа. Тийм учраас урам өг. Ер нь хүн чинь урмаар амьдрдаг юм шиг. Тэгээд би миний анхны эфир бол би сандгүй. Нэг юм бужигсан юм болоод өнгөрцөн. Нэг 4 цаг болоод эфир тухайн үед 4 цагаар явдаг байсан. Санагдаад байна. Тэгээд ямар ч байсан миний найз бол миний хажууд суугаад намайг маш гоё хөтөлтөнд дагуулад аваа явцсан. Тэгээд дараа нь чи мундаг байсан, сайн байсан гэсэн. Тэгээд дараа 2 дахь 3 дахь гэд ингээд тэгэл би дадлагчаал яваад өгсөн. Тэгээд яг хуу эргээд ингээд дурсахаар хамт байсан хөтлөгч нар маань, редакторууд маань, манай продюсер Батбаяр ах маань гэд ингээд надад хэлжсэн чи айгүй хурдан сурж байна. Ер нь юмыг их хурдан сурд юм байна. Болж шүү, сайн байна гэд ингээд урам өгцөн. Тэгээд би тэгэл тэр чигээр явцсан. Тэгээд хамгийн анхны эфирээ би сандгүй. Сандарсан. За эфирт гарах одоо шууд нэвтрүүлгийн үед сандрах тохиолдол гардаг л байсан баг. Сандарлаа ер нь хэрхэн даван туулдаг яг хувийнхаа зүгээс танд яг ингэж сандарлаа даван туулдаг тийм арга байдаг уу? Би сандарсан үедээ бол яг нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Өөрийгөө тухайн үедээ юмаа сандгуумаа гэд. Тэгээд нэг амар сүртэй нэг сандарлаа ингээд нэг даван туулаад ингэж аргалдаг та гэсэн юм байдгүй. Зүгээр яг төгсгөлд нь ингээ харахаар энэ үгээ ингээ хийчихгүй. Гэд надад өөрт минь мэдэгдээд идэгий. Бусад хүмүүс болохоор нэг сандарсан юм байхгүй шүү дээ. Интергээл тэгдгийн түүнээс өөрийгөө бол харахаар ингээд яа энэ яг сандарч идэв. Яг үгээ алдчихээн. Өөрийгөө мэдээд идэг тийм мэдээд идэг. Тэгээд яг бүр үнэхээр сандарсан үед бол микрофоноо хаах юм уу эсвэл хоолоогоо засах тий. Радио хөтлөлт бол тийм штэ. Нэг давуу тал нь дүрсэн дээр бол бүх юм ингээ мэдэгдээд байна. Радио хөтлөлт бол дуу өгөх, ая өгөх тий. Тэрний хааруур нэг сайн гүнзгий амьсгаа авах. Нэг тиймэрхүүл маркаар засаа явчтэй. Энэ дүрсэн дээр бол хэцүү шттэ. Гэл сууж шттэ. Бүх юм хянч тий. Хэцүү шттэ. Тэгээ дүрсэн дээр бол яах вэ? Одоо ч гайгүй болж тий. Гайгүй болж тий. Гэхдээ анхны эфир дээр дүрсэн дээр гарч байхад бол бас л сандарна шттэ. Өвдөг чичрээл үгээ зөөж ятаал буруу зөрөө яриад эн тэндний хийгээл өстө. Дараа нь өөрийгөө харахаар яана энэ одоо яана дахиад явчмаар санагдаал байдгийн. Гэхдээ яг хуу тухайн нэг хэдэн жилийн бас нэг яриа одоо юу гэдэг нэг эфирт гарч байсан бас нэг тийм туршлага дээрээ тулгуурлаад нэг өчүүхэн туршлага дээрээ тулгуурлаад нэг өөрийгөө нэг юм аваа явчихад байгаа маа. Тийм. За. Шинэ жилийн баяр тохиолдож гин туулагчийн хувьд хүүхэд насны шинэ жилийн баяр. За тэгээ шинэ жилийн баяраар ирнэ ямар бэлэг авах дуртай байсан шинэ жилийн баярын дурсамжаасаа хүүхэд насныхаа шинэ жилийн баярын дурсамжаас хаалцаач. За. Би хүүхэд байхдаа аа маань өвлийн өвгөн болж их орж ирдэг байсан. Би одоо айгүй сони юм. Социализмын үе. Тэгээд зах зээлийн үе хоёрын дундах бүтээгдэхүүн байхгүй юу би ч яг шилжчихсэн тийм үе. Яг хөө миний бүр багын хүүхэд нас болвол яг социализмын сүүл үе гэх юм уу. Тэгээ тухайн үед нөгөө би хэлжсэн Оросууд их байсан манай байранд ерөөсө ганц монгол хэл нь манайх байсан. Тэгээ манай Орос ингээд ах дүүнэр айлууд ингээд гадаанаа тэмдэглэдэг байсан. Яг 31-ний он солигдох мөчтөд Оросууд гадаа гараад хүүхдүүдэд агуулад гадаа каток дээр аюу том сүлд модны мод засцсан. Тэгээ тэн дээрээ бүгд ингээд шампанска бариад хүүхдүүдтэйгээ бүгдөө гэр бүлүүд ингээд гэрээсээ гарч ирээд гадаа гарцсан. Тэгээд Дед Мороз гарч ирнэ, Снегурочка гарч ирнэ. Эднэр нь болохоор өвлийн өвгөн засаа охин ингээд гараад ирцэн. Тэгээд хажууд нь бид нэр ингээд яг он солигдох мөчөө тоолоод 1 2 3 4 гэж тоолоод тэгэл 10 тоолоод он гарлаа Новим годом гэж хэлээл орилолдоо шампанска задлал тэгэл хүүхдүүд нь орилолдоо аав ээжтэйгээ хамт. За энэ бол яста миний сэтгэл зүрхэнд үлдсэн шинжил. Хоёр дахь нь бол миний аав байдаг.
Аав маань өвлөө өвгний хувцастаа орж ирээд тэгээ биднэрт би доор 2 эмэгтэйдүүтэй. Тэгээд бид гурал аавыгаа таньдаг. Хамгийн амар. Нөгөө аав минь чаваас танигдахгүй гэж яваад байгаа шүү дээ. Ороод ирсэн. Тэгээд би аавыгаа юугаар нь таньдгүй гэхээр манай аав энэ хамар нь яг мэдгдэж идэх байсан надаа. Тэгээд 1000 сахал зүгсэн ч гэсэнтэй аав маань мөн байна да гэд би бодоод байгаа. Манай гэхдээ анх мэддэг байсан уу? Мэддэг байсан. Анхнаасаа л мэддэг байсан. Тэгээд аав маань жүжиглээд байгаа. Би бол жоохон том болчихсон. 2 дүүдээ хэлэхгүй манай 2 тэгэл өвлийн өвгөө ураа мураа гэж сууж байгаа. Аага таньдаг байсан шүү дээ. Тэмэр. Та хэд настай байсан бэ тэгэхэд? Би одоо тэгэхэд одоо нэг 10 гаруй настай л байсан юм болоо та. Тэгэл аав маань өвлөө өвгөн болол даанч ээж намайг жижиг өрөөрөө оруулдаг байсан байхгүй. Тэгэхээр тэндээ л хувцас сольдог байж л тээ. Тэгээ одоо бодох нэ. Тэгээд тэр шинэ жил их гоё байдаг байсан. Тэгэл тэрнээс жоо хойш тэгэл том болцсон болохоор яг хүүхэд насных шиг тийм их гоё эмоц байхгүй ч гэлээ гэсэн яг сайхан л байдаг л байсан л та. Тэгээ яг миний сэтгэл үлдсэн 2 шинэ жил бол яг тийм. Ер нь бол тийм байсан. Тэгээд аав ээж маань тухайн үедээ нөгөө телевиз ингэж дандаа шүнжэнгөө одооных шиг ийм олон сувг байхгүй. Монголын үндэсний радио нь байгаад телевиз нь бас гардаг. Гэхдээ хэд хүртэл гардаг байлаа? Нэг 10 хүртэл 11 илүү тэр хүртэл гараад тэгээд шүнжэнгөө орс сувг гардаг байсан. Тэрийг манай Монгол аав ээж нар маань шүнжэнгөө үздэг. Орсын одоо шинэ жилийн сувг чинь их гоё байсан шүү дээ тухайн үедээ. Яг шинэ жилийн сувг бишээ шинэ жилийн хөтөлбөр нь TNT гэж цугууд идэгсэн тий. Орт гардаг байсан. Орт тий. Орт нэг чухал. Хар байсан уу? Зурагт нь хар байсан уу? Хар цагаан байсан. Тэгэл тэр чинь шүнжэнгөө нөгөө Орсын шинэ жилийн баярын хөтөлбөр нь гарчна. Тэгээ Орс дуучид гарна. Тухайн үед Орс дуучтай гоё байсан шүү дээ. Тэгэл тэрийгээ сонсно. Тэгээ яг бид нар чинь хүүхэд болсон нойр хүрээд унтчихна. Аав ээж хоёр маань үүр цайтал улаан үдэлчээ тэрийг үзээс суудсан байж тий. Тийм л шинэ жил байдаг байсан. Тэгээ мэдээж тухайн үеийн бид нэр Орос ялк одоо эднэр шиг ийм ялкнууд чинь ийм гой байгаагүй. Зүгээр нэг модон тэгтэл яг гой тухайн үедээ гой тэгээд нөгөө хөвөн мөвөн янз бүрийн Орос чимэглэлүүд бас их гоё штэ. Тэгээд шилэн чимэглэлүүд бас идэгсэн тий хахарчнаа бас тэгээ уйлнаа бас тэрэндээ. Тэгээ гацуур модоо чимэглэлүүд байна. Тэгээд өөрсдийнхөө ингээд нөгөө дээгүүр нь ингээд уцаар ингээ уйчаад 12 жилийн чимэглэл нэг тийм байдаг гэсэн шүү дээ. Тэр нь тэгээ нэг талдаа өсгнүүд нөгөө талдаа 12 жилийн амтангууд байдаг санагдчихэв. Тэгээд ихэнхийн өөрсдөө хийдэг, гараараа хийдэг байсан. Тэгээд цонхоо чимгэлдэг байсан. Тэгээ нэг ийм л шинжил нүдэнд бууж ин нөгөө талаасаа баяа бас нэрээ сургуулийн засаа охин болдог байсан. Жил болгон нэлээд хэдэн жил дараалаад болцсон. Сургуулийнхаа нөгөө юунд явдаг байсан юм би. Бүжгийн дууланд явдаг байсан. Тэгээ бүжигчээ юм болохоор намайг засаа охин болгож бүжиглүүлдэг. Шүрмсөө таттал бэлддэг байсан шүү дээ. Засаа охины нөгөө бүжгийн юмыг ин бэлдээ айл. Бүжгээ бэлдсээр байгаа. Тэгээд хажуугаар нь нөгөө энэ станц болоод том манай одоо хевсний үйлдвэр тухайн үеийн манайх чи их үйлдвэрүүдтэй орон байлаа штэ баян үйлдвэр гинэ баян орон байлаа штэ үндэсний үйлдвэрүүдтэй байсан. Тэр үйлдвэрүүдийн том шинжилгүүдээр очиж намайг дагуулаа яваад идэгсэн. Манай багш л юм шиг байгаа. Одоо би сайн сандгүй. Тэгээ ингээд шинжилгүүдээр яваад би ингээд засаа охин болоод бүжиглээд тэгээ нэг бэлэг авчраал 2 дүүгээ бэлгээр хангачдаг байлаа тэр үед. Тийм шинжил санагдчихэв. Туулагчийн хувьд хүүхэд насны шинэ жил бол бас их сонирхолтой маш гоё болж өнгөрч исэн юм шиг санагдчихэв. Ер нь л урлагийн хүн байсан юм шүү. Хүүхэд тахасаа л тий. Тэгээ ямар юм ийгээд хэлний мэрэгжил сонгоцсон шүү бид. Туулагчийн хувьд ярианаас нь сая сонсохны хэлний бас их авьяастай юм байна гэдгийг ойлголоо. Багаас Орос хэлтэй байсан. Дараа нь Испани хэл, тий? Франц хэл. Франц хэл тийм. Франц хэлний хэлээр одоо сурж исэн. Тэгэхээр ч одоо 2 хэлтэй. Ер нь туулагч хичнээн хэл мэддэг бай. 2-оос олон байна уу? Англи хэл бас нэмэгдэж байна уу? Энийг ингэд юм аа. Би нөгөө одоо ингээ хүмүүс ингээд мэддэг хэл гэхээр би ичээд идэг байхгүй юу? Энэ хэл чинь яг нөгөө жолоотой адилхан хэрэглэхгүй болохоор мартчихдаг. Яг тийм тий. Тэгэхээр ингээд ярихгүй ярьж болдгоо. Тэгсэн хэрнээ хүн яриад та мэдээд идэг, орчуулад идэг. Тэгээ ингээд ийм хоёрын оронд одоо муухагаар хэлвэл сэг гэх юм уу. За ста муухагаар хэлчлээ уучлаарай. Энэ хэсгийг хасчаарай. Ер нь бол хэл хэлний
хэл хэлний бишээ. Анх баг байхдаа орс хэлийг сурч байсан. Тэгээ орс хэлээрээ анх миний багш бол өстой байрны хүүхдүүд байсан. За тэгээд дараа нь бэлэг тогшоогоо хэлмээр байна. 38 дугаар сургуулийн бэлэг тогштой. Үнэхээр талархаж явдаг манай бүрээ тогш тий. Тэгээ бэлэг тогштой дараа нь за их сургуульд ороод тэгэл төгөө таваа гэл орс хэлний олон багш нар байсан. Галя багштай маш их баярлж явдаг. Бас их орс хэлэнд маань нэлээд түлхэж өгч явсан. За тэгээд дараа нь Франц хэлэн дээр хим идэх багшигаа. За тэгээд бямбма багшигаа. Бүх багш нар өндрөө багшигаа. Тэгээ олон Франц багшийнхаа нэрийг мартцсан. Тэг ингээ багш нараараа Франц хэл заалгасан. Тэг бонжур. За багш нартаа маш их баярлж явдгаа. Тэгээд дараа нь тэрний өмнө бол англи хэл сурч байсан. 38 дугаар сургуулийнхаа англи хэлний ангид ороод англи хэл сураад англи хэлний ангид байсан би өгнө. Тэгээд тэнд англи хэл сайн сураагүй. Тэгээд ямар ч гэсэн гэхдээ мэдгүй хүний хайжууд мэдээд идэг мэдэх мэддэг хүмүүсийн хайжууд бол би мэддэггүй хүн. Тэгээ яг нэг ойр зуртагаа л байж байгаа. Одоохондоо бол баг мартцсан. Шахав. Туулагчийн хувьд хэл сурахаас гадна өөр ямар сонирхол хобби байдаг вэ? Таныг ойч иддэг гэж сонссон үнэн үү? За ойч иддэг үний ажид болов би бас ойч иддэг вэ. Яг өөрийнхөө сонирхлоор манай ээж их уран хүн. Тэгээд ээж маань багаас минь ингээд ер нь хүний аав ээж чинь хажууд нь аав ээжигээ их дуурайгаад байдгийн учир нь хажууд нь тэр хүмүүс хүүхдийнхээ хажууд хийгээд байдаг учраас дуурайх магадлал асар өндөр юм байд юм байна гэж би одоо боддتي. Тэгээ аав ээж хоёр маань хоёулаа их уран хүмүүс байдیں۔ Тэгээд аав маань арай ойхгүй л дээ. Зүгээр гарын урдуу сайтай. Тэгээ ээжигээ дуурайсан болов гэж бодсон. Гинтгэн л очиргүй оёод унсан. Тэгээ мэдгүй ингээд ягаад ч юм өөрийнхөө хувцснуудыг оёод л зарим нэг юмыг оёмоор санагтаад бүр. Тэгээ сүүлдээ бүр манай нөхөр надад ойдлын машин авч өгсөн. Тэгээд одоо тэгээд чөлөө цагаараа юм ойдог оёх дуртай. Тэгээ өөрийнхөө хэмжээнд л оён түнэс нэг мундаг ойдлчин бол биш. Тэгээ загвараа гаргаад өөрөө оёод өөрөө өмсөхийг боддог. Тэгээ би энэ дотоорх юм өөр ойсон гэхгүй. Тийм үү? Оо ямар гоё юм бэ? Нэг бүрчлэн шигтгсэн шүү дээ. Би энийг диста тэгж одоог шүү дээ. Таныг яг тэгж хэлэх үед л харж байна. Одоо 4 юм уу 5 жилийн өмнө би энийг ойсон. Тэгээд хайч чадаагүй. Тэгсэн чинь өчигдөр шинэ жилийн хөтөлбөрт подкастт орно гэхээр нь гэлгээр хялтгаар юм олддгүй. Тэгээд ухаад исэн чинь гараад ирэхээр нь өмссөн шүү дээ. Handmade хамгийн үн цэнтэй зүйл. Тийм. Handmade. Энэ гар ажиллагаатай энэ олон сувднуудыг бас хатах гэж бас нэлийн өдөр зарсан та яг. Уур хүрээл оёод байсан. Хичнээн цаг хичнээн өдөр яг хатгсан бэ. Яг би энийг 1 2 3 өдөр ойсон санагдаад ах юм аа. Ямар ч байсан амар уур хүрсэн. Би ийм нөгөө хурдан оёдлын машинаар дурр гэж оёх юм дуртай. Зүг гараараа ингээл хатгаал нэг бүрчлээ оёх юм дургуун бэлээ. Яг энийг оёхтаа л мэдсэн. Хүү ямар явж өгдөггүй. Хүү ямар хэцүү бэ. Тэгээ нэгэн тэглүүлсэн юм чинь тэгээд нэг үсэн тэгээ дуусгасан да. Дуусгасны ард гарахад бол сэтгэл бол сайхан байсан бах та тий. Тэгээд одоо цагаан сарынхаа бас дээлийг ойдгийн. Тэгсэн чинь хэцүү юм бэлээ. Цагаан сар ингээд үндсний хувцас манай дийлж яасан мундаг юм. Тэгээд яг эсгчсэн ч гэсэндээ тэр товч шилб ястаа хэцүү. Бурхан минь. Товч шилбэ чи хадах гэдэг чинь бас тустай зүйл юм биш. Хүн болгон чадаад идэггүй тий. Сампин зангидах гэж ярьдаг тий. Тустай юм билээ. Оролцсон. Гэхдээ яг миний оролцсон дээлүүд байдаг. Ихэвчлэн хүүхдтэй оёол тэгээд практик муу ч гэсэндээ өмсгэл өмсгөл. Тэгээд нөгөө жоохон ч тэгээ мэдгүй юм чи гоё яана л гэл өмсөж штэ. Тэгээ яг том хүмүүсийн энэ мундаг урд үйтэй ойдолчтой хажууд бол би ястаа юу ч биш. Тэгээ яг сурж л байна. Монгол эмэгтэйчүүд бас олон талын чадвартай, авьяаслаг тий. Хоол сайхийн дээрээс нь хувц эсвэрээ хүртэл хүүхдтэй хөрхөн дээлийг нь хүртэл оёод эсгээд өмсчдэг. Тэрний нэг жишээ одоо манай туулагч байна. Одоо тийм ээ. Хотлоо өнгөрөөд ах юм. Ер нь манай монгол эмэгтэйчүүдийг ингээ бусад гадаадын бусад эмэгтэйчүүдийг муулж байгаа юм биш. Гэхдээ манай монгол бүсгүйчүүд үнэхээр чадварлаг юм байлээ шүү. Одоо нэг гадны олон жуулчин эм бүсгүйчүүд ирдээ штэ. Ирээд тэд нартэй ингээ ярилцаа сууж хахад манай монгол эмэгтэйчүүдийг бол үнэхээр гайхдаг штэ.
Хүүх ямар ажилласаг юм. Хүүх энийг өөрөө хийд юм уу? Хүүх ингэ гэдэм үү гэж бүр гайхаад. Тэгээ хүүхдээ хараад дээрээс нь ажил хийгээд тэгээ дээрээс нь ингээд өөрөө юм аяагээд хоолоо игээд яаж амжуулаад идэв танаа Монгол хүүхнүүд гэдэг ингэдэг байхгүй. Гэтэл гадаадынхан чинь ингээд хүүхдээ нэг юм одоо юу гэдэг өдрөмжүүлэхэд юм уу тэгээд өргөжлүүлээд сургуульд нь ингээд тэгээ хоолыг бараг бэлэн шахав бүтээгдэхүүнүүд авчираад ингээд хийдэг ч юм уу мэдгүй ямар ч байсан сүүлийн үед бол манай Монгол эмэгтэйчүүд чиг мундаг эмэгтэйчүүд байхгүй юм байна гэж би бол хараад байгаа. Тэгэлгүй яах би туулагчээс нэг асуулт асуумаар санагдаад өчигдөр би яг энийг асуумаар санагдаад энийг төрүүлсэн байхгүй би нэг юм уншсан. Тэн дээр болохоор хүн ингээд хувц судалтаа авдаг штэ. Туулагч ингээд хувц судалтаа авах үедээ толь руу ингээд бүтнээрээ ингээд өөрийгөө харах үедээ эхлээд хамгийн түрүүн талент юугаа хардаг вэ? Яа ямар сонир асуулт. Би яг асуумаар санагдаад яг туулагч яг юугаа хардаг бол гэж бодлоо. Хувц аваад тийм бүтнээр нь ингээд талент хараа бид нар зогсдог штэ. Дэлгүүрт. Тэгтээ эхлээд яг талент юугаа хардаг вэ та зөвлөж өөрийнхөө. Ямар сонин өстой асууж байгаагүй өстой асуусан. Санаанд орж ийн үү тань? Оржи за одоо бодоод хэвээ. За би ингээ хувц өмслөө ингэж харлаа. Тэгэнгүүтээ эхлээд нүрэ хардсан шүү гэнэ. Нүрэ хардсан шүү гэнэ. Энэ ямар царимтай өхөн бэ гэж хардсан шүү гэнэ. Тэгчэл би эрүүгээ харна да. Аха. Ер нь эхлээд царайгаа хараад тэгээ би эрүүгээ хардсан болов. Би ястаа бодож байгаагүй асуулт байна. Ерөөсөө яг адилхан юм байна. Энэ асуултыг ингээд нийтлэг олон хүмүүсээс асуух үед хүн болго өөрийнхөө ингээд яг тань шиг ингээд янз бүрээр хариулсан байна л да. Гэтэл яг хүн эхлээд нүдэ хардаг гинэ. Гутал худалдаа авсан ч гэсэн нүдэ харснаа ингээд гутал руугаа ингээд хардаг гинэ бүтнээр нь. Тийм биш үү. Айгуу сонирн багаз. Тийм байна. Тэр гутал одоо нүдтэй яг ямар холбоотой юм тий. Тэгтээ айгуу сонир хүн яг тэгдэг гэсэн. Тэгээ сонсоод тахтаа яг нүрэ харсан гэдэг нь бас яг тохирж ин тий. Тийм байна. Яста анх удаага тамираагаас ийм сонин хэрнээ сонирхолтой асуулт байна. Энийг би яста анх удаага нэр бодсон чинь тийм юм биш үү? Би яг нүүрэн хэсэг рүүгээ эхэлж хараад тэгээд цаашгаа хард юм байна. Хүн эрэндэгтээ эхлээд таалагддаг хэсгээ хардаг гинэ. Тэгээ таалагддаг хэсгээ хамгийн дөрөв харсныхаа дараа шинэ худалдаж авсан нөгөө хувцас хардаг гинэ. Тийм үү. Тэгэхээр би одоо нүрээ таалдаг л хүн байхад тий. За шинэ жилийн одоо баярын өдөр туулагчийн хувьд гэр бүлийнх нь хувьд заавал хийж заашсан тийм уламжлал байдаг уу? Гэр бүлийн уламжлалч гэх юм уу? Зөв. Гэр бүлийн уламжлал гэвэл одоо яг л нөгөө монголчууд шигэл ижилхэн 31-ний өдрөл байна. Тэгээ 31-ний өдөр бид нэр он гаргахтаа яг нөгөө миний ойр дотны зарим нэг ах дүүнэрээс Christmas-ийн баяр хийдэг байхгүй юу? Christmas-ийн баяр миний ээж хүртэл Christmas-ийн баярыг хийдэг. Тэдний хувьд бол 25-ны өдөр чухал байдаг. Би бол хувьдаа 31-ний өдөр гэртээ ширээ засаад тэгээд гэрийнхэнтэйгээ хамтдаа би цагаан сар нэг хийдгүү ч байх уу. Би нөгөө гэртээ хувьдаа ингээд нэг ууц боо болоод идэггүй. Харин шинэ жилийн баярыг бол чухалчилж авч үздэг учраас тэгээд өөрийнхөө хүүхдүүдтэйгээ тэгээд гоё яг халаан амбуулаараа гэртээ суугаад тэгээд ерөөсөө л би энэ шинэ жилийн баярыг яг үндсэндээ бол гэр бүлийн баяр гэж үздэг байхгүй юу. Тэгээд яг гэрээрээ ингээд сайхан суугаал сайхан ширээний ард гоё юмнуудаа дурсамжаа яриад хөрөлдөөл тэгэл гоё ЦV-гээр юу гарч ин тэрийгэ үзнэ үү эсвэл хуучин бичлгүүдээ гаргаж ирж үзнэ үү. Тэгээ гоё бэлгээ хуваалцаал. Гоё гарынхаа хоолыг идээд тэгээ хүүхдүүдтэйгээ халуун гэр бүлээрээ оноо гаргаал тэгэл гоё шүү дээ. Энэ л гоё. Туулагчийн хувьд яг шинэ жилийн 31-ний өдөр ганцаараа гаргаж исэн үе байдгүй. Эсвэл магадгүй эфирт ч юм уу. Ер нь эфирт 31-ийн хичнээн удаа гаргаж исэн байдаг. Зөндөө шүү дээ. Тоолж үзсэн үү та? Тоолоогүй шүү дээ. Ер нь нэлээ олон удаа би дандаа энд гаргасан шүү. 31-нд. Гэр бүлтэйгээс биш ажил дээр тий. Биш. Тэгээд би нэг юм ихста мартдгүй маа. Энэ ста айгүй хэцүү байсан. Би охиноо амар их өвөрөвцсөн. Би баг хүүхдээ гаргаагүй. Охин маань за эзнийг 7-8 дугаар анги байсан болов уу? 9 дугаар ангис ч байсан болов уу? Ямар ч гэсэн өсвөр насны охин байсан манай том охин. Тэгээ энэ үеэр манай гэрийнхэн бүгд ажилтаа байж таарад. Би бас энэ 31-ний шөнө энд эфир дээр байж таарад. Манай охин ганцаараа гэртээ он гаргаж илээ.
Би бүр ингээд 31-ний шөнө ингээд яг ингээ он гаргаж яах ингээ манайхаа энд бужигнаал ингээл яг эфирээ яг тэдээс одоо үг хэлээ шүү, ерөнхийлөгч үг хэлээ шүү, ингээ шүү, тгий шүү гэл. Тэгээ ингээ бужигнаж яхад миний сэтгэл ингээ ерөөс ингээ тогтож өгөхгүй хүүхд рүүгээ ингээ. Тэгэл байсгаал нөгөө хүүхд л бодогдоод байгаа юм чинь. Ивэ чаавас гэртээ ганцаархнаа гэ. Тэгээд хөөх юм уу охиноо ингээ бодоод идгийн. Тэгээд ээж нь яг тэр үед та нэрээ чамаг амар их бодсон. Охиндоо хайртай шүү. Тэгээ хөөх амьтан тэгээд уцаар ярьсан чинь ээж би ганцаараа л байж ин гоё энөө л гэдэг байгаа юм чаавас. Тэгээд охиндоо ээж нь Макдоналдс захиалч Макдоналдс биш ээ юу лээ манай Монголд KFC. KFC захиалч. Миний охин өөр юун дуртай байлаа тэрийн захиалч. Дээж нь явуулсан шүү хаалгаа сайн асууж байгаа тэгээд онгойлгож өгөөд аваарай гэл. Тэгэл хөөх амьтан ганцаархна. Тэр шинжил надаа айгүй хэцүү шинжил болсон. Тэгээ бусад шинжил нь бол яг гэртээ байх ч үе байна. Энд бас их зөндөө хамт олноороо гаргаж исэн. Яг ажиллаа хийж гаргаж исэн. Манай ажлын онцлогч нь тэр штэ. Цагдаа эмч нар тэгээ манай энэ телевиз радиогийнхан гэдэг ингээд дандаа шүн ажил дээр юугаа гаргадаг. Оноо гаргадаг. Ийм онцлогтой. Тэгээ баяраар дандаа гэртээ байж таардгүй. Тэгээ энэ жил одоо яах нь айгаал шүү. Туулагчид 90 онд одоо өөртөө өгж байгаа амлалт гэр бүлдээ одоо төлөвлөсөн одоо хийхийг зорьсон зүйл ч юм уу. Тийм ямар зүйл вэ нэ? Ер нь хамгийн дөрөв өөртөө ер нь ямар амлалтыг өгж байна? Одоо ирэх жил их тулаа чи ийм байх шүү, тийм байх шүү гэж яг төлөвлөсөн зүйл юу вэ? За мэдээж төлөвлөгөө байлгүй яах вэ? Тэгвэл би нэг тийм нарийн би яг ингэн би яг тэгнэ гэсэн нэг тийм амар мундаг хүн биш ээ. Би тэгмээргүй санагдтыг. Хүний амьдрал яаж ч өөрчлөгдөж болдго юм чаа. За яг хөө ерөнхий төлөвлөгөө гэвэл угаасаа би лаг байна л гэж бодож байгаа. Мундаг байна л гэж онгохоор алаад өгнө л гэдэг штэ өнөхөн чинь. За энэ хэсгийг дахиад явуулаа гэх шиг. За энэ асуултыг ер нь хайчих уу? Үгүй яах юм. Гоё л асуулт байна. Энэ жилдээ би ер нь бол нэг их том төлөвлөгөө бол гаргахгүй. Хүн болгоно л тийм нэг мундаг бай, сайн бай гэж боддог байх. Миний хувьд ч гэсэндээ тийм байхыг хүсдэг. Яг хуу төрүүлж тавьж байгаа юм бол эрүүл байх. Тэлэх байх. Тий, эрүүл байх хамгийн чухал. Тэгэхээр би эрүүл мэндтэй номер 1 бол ач холбогдол өгнө. Тэгээ араас нь мэдээж гэр бүл, үр хүүхэд, тэгээ ажил. Тэгээд хувийн жоохон бизнес эхлүүлчмээр л байна. Бас нэг хэд төлөвлөсөн юм байна. Хэлэхгүй гэж. Хэлэхгүй гэж бодож байна. Хэлжүүл би илчих байх. Би илэхгүй яж магадгүй. Тэгэхээр яг хувийн төлөвлөсөн нэг хэд хэдэн зүйл байгаа. Яач ч магадгүй төлөвтэй байна. Тэгээ эрх жилдээ энд байж ч магадгүй байхгүй ч байж магадгүй гэсэн төлөвлөгөө бас нэг байна. Нэг бол бас хувийн бизнесээс байна. Тэгээ наривчилж бол хэлэхгүй. Тэр нь яг эрх жилийн энэ цаг мөчид харагдах нь шүү дээ. За бид хоёрын өнөөдрийн ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн урилгыг мань хүлээн авч хүрэлцэн ирсэн одоо Хөгтөнгөр радиогийн хөтлөгч редактор Туулагчтай маш их баярлалаа. Гэр бүлд нь эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөө. Тэгээ Туулагчээс нэвтрүүлгийнхаа төгсгөлд Хөгтөнгөрийн одоо үзэгч сонсогчдод зориулаад Туулагчийг шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлээч гэж хүсэж байна. Яг одоо Хөгтөнгөр радиог үзэж байгаа, сонсож байгаа бүх үзэгч сонсогч нартаа маш их гялалаа гэж хэлье. Тэгээд Хөгтөнгөр радиогийн маань хөтлөгч редакторууд бүгдөө маш их чадварлаг. Би бол бүгдэнд нь хайртай. Биднэрт алдаа гардаг. Бид нар хоорондоо муу залцдаг. Ажлаас олж. Бид нар хоорондоо инээлддэг. Бидний одоо яг ингээд та бүхний үзэж байгаа подкастууд, сонсож байгаа нэвтрүүлгүүдийн ард маш их өрнүү, бужигнсан залуучуудын ийм давлгаа явж идэг. Бид нар ингээд артталт нь уйлалдаж, инээлдэж, баярлаж, хөөрч, цэнгэж одоо өөр юу гэдгээс гуниглаж бүхэл үйл явц өрнөж идгээ. Тэгээд хамгийн гол бид нарыг ингээд нөгөө урагшлуулдаг хүмүүс бол үзэгч, сонсогч та бүхэн минь байд юм аа. Тэгээд та нартаа маш их баярлалаа. Шинэ оноо аз жаргалаар, эрүүл инхээр, амжилт бүтээлээр дүүрэн ухтаарай. За тэгээ үргэлжлүүлээд 2026 оноо эрүүл инх байгаараа хамгийн гол нь эрүүл байвал та юу ч бүтээж чадна.
Тийм болохоор бүгдөө эрүүл мэндэд анхаараарай. Эрүүл байцгаагаарай. За тэгээд Тамирадаа маш их баярлаа. Манай Тамира маш их хөөрхөн. Тэгээд маш их хөвгөлтэй. Тэгээд юмыг их хурдан хүлээж авдаг. Баярлаа. Тий. Тэгэхээр Тамирадаа ч гэсэндээ цаашдынх нь ажилд нь амжилт хүсье. Энэ байгаа чигээрээ тэгээ энээс илүү бас урам зоригтой урагшлаарай. Дүүдээ маш их хайртай шүү. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Намайг ингэж гоё зочноор урьж авчирсанд баярлалаа. Баярлалаа. Би хичээнэ. За тэгээ хэтэрхий их уян голчвоо яав. Бараг л нулимс гарах гэж гинөө яах гэж байна. За тэгээд өнөөдрийнхөө энэ нөгөө баярын хөтөлбөр маань ингээд үргэлжлүүлээд бас цаашаа бөөхөө болоод ингээд явах бах. Хоёлаа шинэ жилийн баярын мэнд хүргэе гээд зэрэглэчөө. Тэгээд гоё тасгай тийм үү? За тэгээ. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баяртай. Баяртай.